давшлаа за юу вэ? Тэгэхээр нөө давхар ирүү гараад нөө харин тийм. Давхар ирүү мөрөдтэй болчихсон. Алж ирчтэй хийсэн юм байна. Би бүр амар мох болцсон. Ах бол нэг л аятайхан л залуу байсан юм. Намайг яг хамгийн анх Bloomberg-т ажилд орох гээд анкетад ярилцлага авч ирсэн шүү дээ надаас. Батманлаа зөвшөөрл. Тэгэхэд юу ч мэдэхгүй. Ингээд сууж ин гэж бодоагүй л явчихсан багт. Гой байгууллагатай гэл. За. Чиний тэр юу нөгөө Монгол бичтгийг нэвтрүүлэгч юу вэ? Терминал уу? Биш ээ нөгөө аяллаа уу? биш ээ нөгөө хоёрт ордог ч юу вэ? Apprentice уу? Apprentice тий. Та өөр жагаах шиг болж байна уу? Энэ дуулаад яагаад гэдэг хэн блэ энэ төр гэдэг шиг. Медиа салбарын мундаг ийм эрхмийг одоо урьж залж авчираад өөрөөсөө яриа авахуулаад одоо өөрөө ярилцлаганд орж штэ тий. Тэгээд өмнө бас эхлүүлээд хийжсэн ажлынхаа нэг спешиал дугаарыг одоо хийж тэгж одоо надад ярих боломж олдлоо. Тэгээд энэ боломж бол бас чухал төдийгүй таныг бас үүсгэж өгсөнд маш их баярлалаа. За эхлэх байлаа. За тий. Жигнэс эхэл. За тий. Чи ярьж хэстэн дээр баха. Тэг үү. Тэгээ. За. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Батманлаа захиралтайгаа бас ингээд ярилцуулсандаа бол би маш их баяртай байна. Яг Батманлаа захирал гэж хэлээд байгаа гэхээр миний бол хамгийн анхны хүсэл мөрөөдлөөр орж join хийжсэн Bloomberg гэдэг эрхэм сайхан энэ телевиз, энэ брендинг бас гүйцэтгэх захирал хийж явсан юм хүн байж байгаа. Намайг хамгийн анх ажлын ярилцлаганд авч ирсэн. Сүүлд бол даргын албан тушаалч гэдэг юм өөр зүйлүүдийг хийгээ явж байгаа. Гэхдээ миний дотор бол яг захирлын дүрээрээ нөө хоногшсон учраас тэгээд маш их юм сурж бас хүмүүжижсэн гэх юм уу тэг карьерийн үед. Тийм учраас бол одоо хүртэл яг цээжиндээ Батманлаа гэж захирал гэдгээр бол надад явдаг. Тэгэхээр тантай ярилцуулсандаа бас тэгээд та урилгыг маань хүлээж аваад тийм бас энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгээд миний хийж байгаа ажлуудын ард би ганцаараа биш манай энэ залуучууд байж байгаа. Тэгээд энэ хүмүүс маань хичээл зүтгэлийг бас үнэлээд ингээд цаг хугацаа зарцуулж аваад баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Нэг талаас нь ч одоо би ярилцах байтал өөрөө яриа өгөх гэж байгаа юм шиг дүрд орцсон. Сууж байна. Манай намхай маш сэргэлэн юм ах залуу байсныг би санаж байна. Одоо тогтсон цөөн үгээр хэлэх юм бол одоо бүх зүйл нь яг ирэн дээрээ байгаа. Яг тэрэн дээрээ ирж байгаа. Ийм мэдрэмж надад төрдөг. Уулзах болгондоо, ярилцах болгондоо улам хөгжсөн, улам ахисан, улам өлсгөлөн ийм болж байгаа мэдрэмж өгдөг залуу учраас уулзах, ярилцах маш их дуртай. Цаг гаргах дуртай. Тийм болохоор цагаа гаргаж байгаа. Баярлалаа. За манай намхаа маань анх борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан. Тэрнээс хойш ер нь энэ чиглэлдээ нэлээд бас гүнзгийрчлээ гэж хараад байна те. Тэгж харагдчихвэл бас сэтгэл хангалуун байна. Анхны одоо олон зүйлийг бас хамтдаа хоёлаа хийжсэн, эхлүүлж ирсэн, ард нь гарч ирсэн их олон сайхан дурсамжууд зүгээр санагдаж байна. Тэгээд намхаагаас зүгээр асууя гэж бодлоо. Яагаад чи ийм залуу хүүхэд тийм их хүсэл одоо ирмэлзэлтэйгээр энэ борлуулалт, сейлстэй, маркетингийн чиглэл рүү ингэж их анхаарсан бэ? Яг хоо нэг үе бодоход бол нөгөө хуульч, хэрэгцүүч, маркетинг, бизнесийн удирдлага гэдэг одоо баг үлэг болсон юм шиг сонсогддог. Тэгээ бүгд л тийшээ хошуурдаг. Тэр орон зай руу бүгд л ордог. Гэтэл нөгөө нарийн мэрэгжлийн инженер гэдэг юм уу тийм зүйлс одоо Монголд үнэхээр тутмаг байна гэсэн ярианууд маш их байгаад идэг шүү дээ. Тэгэхээр нэг талаас нь буруутгалч юм шиг баг энэ салбар болцсон тий. Хүмүүсийг маш их ингээд сонирхлын татаад идэг. Гэхдээ тэнд хүмүүс их харамсалтай нь удаж чаддаг. Чи яагаад энэ одоо ийм салбарыг ерөнхийдөө ингээд хараад хүсээд онлоо дотор нь ороод ингээд хангалттай хугацаа өнгөрөөч. Юу ийм эхлэлийн цэг байсан бол эндээс эхлэе гэж бодож байна. Баярлалаа. Яг зүгээр
яг суур юмнуудаа яриад явхлаэр одоо миний хийгээд байгаа юмнууд ч юм уу ер нь ингээд миний харцсан нэг одоо хувь хүн болгонд нэг vision бас нэг алсын хараа алсын зорилго ч гэдэг юм байж байгаа. Тэгээд тэр болгоом маань илүү ойлгомжтой болоод ирэх гоё асуулт асуучлаа гэж бодож байна. Яг зүгээр би багасаа дундаж одоо юу гэдгийг үеийнхаа хүүхдүүдээс арай илүү хүчин чармаалт гаргах нөхцөл байдлыг би өөрөө биш манай эцэг их надад өгсөн юм байлаа. Цэцэрлэгт байхад өдрийн цагаар хүүхдүүд унтдаг шүү дээ. Тэр үеэр бол намайг IQ-гийн багш ирээд аваад явдаг гэсэн. Өдөр ер нь бол унтдаг байсан гэсэн. Тэгээ аваад хажуу талын сургууль руу авч ороод ингээд IQ-гийн хичээл хийлэгдэг. Магадгүй эндээс л суур тавигдсан баг. Юу вэ гэхлээр тухайн үеэс ингээд юмыг ингэж дандаа онс шиг ч юм уу ингээд сониучрахж хардаг болсон одоо зан төлөв надад суусан болоо гэж боддоо. Энэ нь өөрөө бол өнөөдөр бидний яригадаад байгаа нөгөө soft skill буюу зөөлөн ур чадваруудын нэг л дээ. Тэр ямыг илүү ухаж ингэж сониучрахж үздэг болсон гэсэн. Тэгээ ер нь бол би ч нөгөө Эрдэнтийн хүүхд манай Эрдэнэт хот гэж ярьж байгаа шүү дээ. Нэг сайн давуу тал сайхан зүйл нь юу вэ гэхээр төгжрэл байхгүй, стресс бухимдал байхгүй, аюулгүй тайван хот. Зэрэгэлдээ юу вэ гэнэ вэ гэхээр сурч хөгжиж болох бүх юмнууд байдаг. Өөрөөр хэлбэл би таквондогоор хичээлж исэн байна, шатраар явж исэн байна. Тэгэл оюуханы юмнуудаар хичээлж исэн байна. Ширээний тенс гэдэг юм уу, бүжиг гэл. Энэ бүх зүйлүүдэд явах бүхий л одоо тэр сургалт дамжаа секц дуулан байж идэг байсан. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг хийгээд одоо хувь хүнийхээ одоо хувь хүний хөгжил болж таарах гэдэг шүү дээ. Чөлөөт цаг ихтэй хүүхэд байгаа юм чинь. Тэгээ явж байхын хажуугаар надад зүгээр бас нэг амьдралын зүгээр явцад олдсон боломж бол манай аав ээж юу н бас бизнес хийдэг улсууд байсан. Намайг ухаан орох цагаас л манай аав жишээлбэл юм модны тавилга хийдэг одоо модны үйлдвэр энтертэй те. Тэгэл явдаг байсан. Тэгээд тэр үеэс ингээд хөдөлмөрийн амтыг гэх юм уу да бас мөнгөний үн цэнийг магадгүй их багасаа ойлгоцсон байх. Анх би ажилд орох үедээ бол тодорхой хэмжээнд нилээдгүй хэдэн жил бас ажиллачаад тэгээд албан ёсны карьер гэж би хэлэх дуртай байхгүй. Албан ёсны карьер руу орчихсон. Одоо мэрэгжлийн корпорат ажил руу. Тэрнээс өмнө бол би аавынхаа одоо үйлдвэрийн туслах, түгээлтийн туслах гэдэг юм ингээл үйлчлэгээний одоо байгууламжийг ажилуулад сууж явах админ гэдэг юм ингээл маш олон төрлийн юм хийцэн. Анх манай одоо би яг чиглэлийн нарийн хэлээд яах юм. Үйлдвэрийн бизнес руу орж байхад би бүр ингээд Paint гэх програм байдаг шүү дээ, тэ. Microsoft-ын тэн дээр бүтээгдэхүүнийх нь дизайныг гаргаж ялаа гэдэг ч юм уу тэгээд бүхий л зүйлээрээ бол ингээд оролцож исэн. Тэгээ нөгөө суураасаа бол нөгөө сониуч юм маань яваад байгаа учраас бүгдэнд нь оролцож исэн бахмаа. Тэгэд явж байхад бол мөнгө ямар хэцүү бас нилээдгүй хөдөлмөрийн араас ингэж орж ирд юм бэ. Зүгээр нэг юм зарах тухай ойлголт биш юм байна. Тэгэхээр нөгөө борлуулалтыг зөвхөн бас анханасаа зөвхөн юм зарах тухай ойлголт биш гэдэг тийм сэтгүүттэй байжсэн баг. Тийм суур тавигдсан болов уу гэж боддог. Тэгээд яг үүндээ бол анх албан ёсны карьераа тавиад ингээд орж хат миний авах 1 сарын цайлан бизнес хийгээд олдог 1 өдрийн ашгаас ч орлогоос ч бага байжсэн тийм. Тэгэхээр цэвэр хүсэл тэмүүллээрээ угаасаа орж исэн. Тэгээд надад бол анх ажиллаа эхэлж байхад хамгийн их сониучрахжсэн зүйл бол яг энэ корпорат төвшөнд sales буюу борлуулалтыг гоё юм албан ажиллаа яг тэр борлуулалт хийн гэдэг чинь тухайн байгууллага тухайн брендийг тэр чигээр нь төлөөлөд явж байгаа шүү дээ. Тийм гоё үн цэнийг мэдрэхийг хүсэж исэн маань бас нэг юм ориглон зүйл байсан. Тэр маань одоо хүртэл ингээд үргэлжлээд явж байгаа болоо гэж бас боддог. Тэгэхээр энэ зүйлүүдтэй холбоотойгоор хэлцэн болоо даа л гэж дүгнэх нь. Нэг сонирхоод асуухад зүгээр одоо корпорат төвшин рүү орохоос өмнөх намхаад орж гээд. Нилээн бас өөрийгөө болцсон гэдээ үзэж байгаа шүү дээ. Тэр бол бас тэгж хэлэхлээр яг зөв өөрийнхөө хувьд бол огт туршлагагүй биш гэдэг хэлэх юм уу да. Түнс болцсон гэхлээр бол арай бас жоохон өнгөрөө. Зүгээр тэр хооронд яг бодит байдал хэрэг зөрүүтэй байсан бол гэдгийг би сонирхоод байна. Чиний төсөөлөл нэг цэг дээр байгаа шүү дээ. За корпорат төвшөнд би ингээд ороод ажиллах юм бол за нэг иймэрхүү байх болоо. Би ч өөрөө нэг иймэрхүү штэ гэд тэ. Гэтэл яг ингээд ажиллаад эхлэнгүүт ямар зөрүү чамд үүссэн бол гэдгийг сонирхож байна л да. Яг зөв би ингэсэн байна.
тухайн үед бол Автагаа хамтраад ингээд бизнесүүд нь оролцоод туслаад явдаг байхад Авт хоёр одоо тэр бизнес дээр бол decision maker шийдвэр гаргагч нар хоорондоо ингээд зөвшөлдсдөг. Би аль үжээний бас бизнесийнх нь утга учирыг ойлгоцсон учраас ингээд энийг ингэчээ тэрийг тэгчээгээ санал санаачлага юмудаа гаргадаг байсан төрлийн гэсэн. Арай decision making. Гэтэл яг corporate төвшөнд ороод ирсэн би өөрөө хинч вшлээсэн л та. Хилцээний захиралтад загнуулаад тийм. Би нэг ингэж бодож байна захирлаа гэсэн чинь чиний бодож байгааг би асуугаагүй гэсэн байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр чи байх ёстой байр суурин дээрээ байгаад өөрийгөө зөв бодиттой үнэлэн шүү нөхөр минь гэдэг тийм одоо мессежийг тухайд надад өгч ирсэн юм шиг санагддаг. Тэгээд энэ бол баг гэж таны асуултанд хариулчихж байгаа болов уу гэж бодож байна. Тухайд би өөрийгөө болоог байна, өшөө зөндөө сурах юм байна. Яагч байна даа л гэж л бодож ирсэн. Одоо ингэ бодоход тухайд надад тэгж хилүүлж ирсэн маань хүртэл айгүй том хичээл болцсон байд. Чиний хувьд одоо за гэр бүлийн бизнесийн борлуулалтын суурьтай, сайн суурьтай эргээд корпорат төвшөнд бас тодорхой төвшөнд ажиллаад үзчихлээ. Зүгээр сонирхоод байгаа зүйл маань за монголчууд маань зах зээлийн нийгэм рүү шилжээд хувийн хвшил тий хувийн аж ахуйнууд бий болоод хувийн компаниуд бий болоод 30 гаруй жил болчлаа том компаниуд 30-аас дээш жилийн хойнуудыг хийчихэж байна тий. За 3 жил идэвхтэй хурдтай дэлсэнч компаниуд байна. За 3 сарын настай стартапууд гэдэг юм уу. Корпорат төвшин чиний харилцажсэн энэ одоо харилцагч нар маш юм өргөн хүрээтэй байсан баг л та. Эндээс зүгээр чи юуг анзаарч харсан болоо ерөн зүгээр энэ суур монголчуудын маань яг энэ бизнесийн орчин гэдэг юм уу. Яг би зүгээр анх энийг хойш бас надад ярих боломж олдвол нэлээд дэлгэрүүлэх. Гэхдээ зүгээр товчхон хэлэхэд ягаад ч юм тухайд манай бизнес хийгээд явж хаад болвол үйлдвэрлэлийн бизнес хийгээд явж хаад тухайн үед аавд бол хамгийн төвхтөө хамгийн их толгоо гашлагдаг байсан асуудал нь бол борлуулалт байсан баг яг үнэндээ. Тэм ч учраас машиных нь дундлын хайрцаган дээр борлуулалтын тухай ном байсныг би нууцаар аваад уншицсан. Миний амьдралдаа хамгийн анх бүтэн уншиж ирсэн ном байд. Тэгээ энэ бол цэвэр маш борлуулалтын туршлагатай Франк Батчер гэдэг хүний гоё ном байдаг л да. Тэгээд эндээс бол би маш их зүйлүүдийг ер нь бол төсөөллийг авсан байсан гэсэн. Кино үзэхлээр ер нь ийм байдаг юм байна гэдэг шиг ер нь бол тэр төсөөллийг авсан байсан. Тэгэхээр би анх ажилдаа ороод борлуулалтын уулзалтууд ч юм ингээд хийгээд явж байхад яг тэр дүр зургаа ингээд дотроо төсөөлөд маш гоё юм passionate гэх юм. Хүсэл тэмүүлэл дүүрэн очиж уулздаг байсан. Тэгээд борлуулалтын ажил хийж эхэлжсэн маань өөрөө corporate төвшний борлуулалтын ажил хийж эхэлжсэн маань магадгүй нэлээд богино хугацаанд ингээд өсч хөгжих олон зүйлүүдийг сурах боломжийг олгоцсон болов гэж боддог гэсэн. Бид нэр энэ том брендийн одоо Bloomberg гэдэг брендийн бас ачаар Монголын топ компаниудын удирдлагуудтай уулзж исэн. Дөнгөж залуу хүн байхдаа одоо залуу ажиллах хүчин болж орж ирж байхдаа тэгээд тэр бол одоо ингээ харахаар маш их зүйлийг сургасан юм шиг санагдав. Уулзалт болгоноос юм сурч ирсэн. Зарим уулзалтан дээр юмаа тайлбарлаж танилцуулах гэж очичоод бүтэн цагийн лекц ч гэсэн сонсоо гараад явдаг л да. Тэр манай Монголын бизнесмэнүүд ер нь бол энэ мундаг захирлууд бол бүгдээрээ л өөр өөрсдийн гэсэн маш том онцлогтой, маш том ноу хау ур чадвартай мундаг эрхмүүд байдаг. Тэр болгонд суралцаад явж ирсэн. Зөвхөн нийтлэгээр нь хараад үзэхлээр яг зөв зарим тохиолдолд одоо бид бол арай залуу хүмүүс юм зоригтой шийдэмгий явчих гэдэг. Зарим тохиолдолд ер нь бол эрсдлээс хэтэрхийх хоошоо суудаг зам төлөвтэй. Одоо эрсдэл гаргах ер нь жоохон дургу. Мэдээж эрсдлийг доод түвшинд байлгах нь бизнесийн бол зөв зарчим баримтлах ёстой зүйл баг. Гэтэ зүгээр миний ажиглагдчихсанаар бол эрсдэл бол эндүү дургу. Шин юм одоо турших ялангуяа бүр илүү тийм жоохон дургу тийм зам төлөвтэй байдгийн болоод л гэж харагддаг шүү дээ. За бидний одоо өдөрж байгаа цаг үед энэ ковидын хүнд хэцүү цаг үе тохиолсон мэдээж харамсалтай те олон хүний эрүүл мэндийн асуудал, амь насны асуудал. За бизнес эрхлэгчдийн хувьд ч тэр хүнд цаг үеийг туулсан.
Маш их зүйлийг сурсан баг тий. Мгм. Манай намхаа бас ковид үеэр өөрөө стартап эхлүүлээд явсан. Тэндээс зүгээр юу суралцсан талаар хоёлаа нэг жоохон ярилцвал юу гэж бодож байна. Ковид үеэр эхлүүлсэн стартап маань бол миний хамгийн анхны стартап л байсан л да. Тэгэд стартапаа дөнгөж эхлүүлээ сайхан офис юмаа тохижуулаад тий. Мэдээж өөрийнхөө цуглуулсан хэдэн төгрөгөө зарцуулаад ингээл эхэлж байгаа шүү дээ. Тухайд хоёр найзтайгаа эхлүүлжсэн. Тэгээд явж хахад бол нэг яг ингээл за баг бүртлээ хүмүүсээ ч ингээл ярилцлаганд аваад ингээл хүмүүс менежерүүдээ ч гэсэн аваад ингээл айтайхан болвол ингээл явж илаа. Гэтэл бол гинтл ерөөсөө огт тооцоолог нэг 2 3 сар тэгэж ажиллаж ялуу яа. Тэгэл ковид гараад ирсэн. Энэ бол ер нь зөвхөн миний хувьд ч биш бүхэл дэлхийд даяар бол гинт шокинг гэж хэлдэг те. Одоо цочирдсон үйл явдал байсан баг. Тэгээд хэр хугацаанд ч үргэлжлэхийг мэдэхгүй. Тэгэл карантинд ороод тэгэл карантинлах талаас нь түрээсээ ч төлжсэн. Ажилчтай ганц цайлангч тухай бага хэмжээгээр өгчлөө яалаа тэгэл ингээл явж исэн. Тэгээ энэ болгон бол бас зардлыг тэлээл маневр бас хийх процесс дээр удаж исэн юм шиг л харагддаг. Одоо ингээл хараад үзэхээр тухайынхаа өөрөө аль болох зөвхөн эрд зориг, шийдэмгий байдал, шинийг хүсч тэмүүлж байгааг нь үнэлэх боловч тий. Хуучны өөрийгөө харахаар хөвчлэн дандаа шүмжлэлтэй хандж байгаа юм л да. Тэгээ хараад үзэхлээр чи жоохон хурдан маневр хийхгүй дээ. Хэдий болтол гэж ингэж хүлээж исэн юм бэ. Өшөө юмнуудаа жоохон тооцохгүй дээ гэл те. Би бол тэгээд анх харцнараа л зүтгээд байсан болохоос биш яг цаг үедээ тааруулж ажиллах арга барилаа хүртэл зайнаас явуулаад ингээд за энэ нөхцөл байдал удаж магадгүй шүү гэл ингээд тооцоолол явахгүй. За маргааш буцаал карантин зүгээр болчих юм шиг л эргээл хэвэн болчих юм шиг ингээд хараад хандаад яваадсан. Тэгээ энэ болгон бол одоо ингээд бодглохлоор яг юм хөлс хүч тэгээд цаг хугацаа хөрөнгө мөнгөөрөө нилээдгүй энэ саяны хэлдэг зүйлүүдийг нилээдгүйг зарцуулаад ойлгоод авсан бас нэг том хичээл байсан юм болоо даа л гэж боддог шүү дээ. Хэцүү юмнууд бол зөндөө байсан. Одоо тэгээд тэгтээ тэр хэцүү зүйлүүдийг даваад гараад ирсэн дээ бас тий. Өөртөө бас баяр хүргэл гэж л боддөө шүү дээ. Стартапаа эхлүүлсэн байхдаа Монгол H-тэй apprentice show-нд орсон уу? Тий, ер нь яг эхлүүлээд жил гарсан болцсон явчихсан. Apprentice show-гаар манай намхаач бас бизнесийн орчинд танигдах нэг том боломж олдсон шүү дээ. Apprentice show чамд юу өгсөн бэ? Нин уугүй хэлэхэд тухайд би нэг стартапа хийгээд явж хахад тодорхой хэмжээнд бол корпорат төвшөнд харилцагч нартай ч юм уу ер нь нилээдгүй танилуд ийм найз нөхөд хамтран ажиллагч нартай бол болцсон. Одоо надад ихтгэл хүлээлгдэг хамтын ажиллагаа хийдэг байгууллагууд тэдгэрийн удирдлагууд ингээд хүрээлэл бол бүрдсэн байсан. Гэхдээ яг тодорхой хэмжээнд ийм шинэ бизнес бидний хийж байгаа бизнес чинь хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой байсан учраас ингээд хүн болгоны халаасанд байдаг асуудал. Тэгээ хүн болгоны халаасанд байдаг асуудлыг шийдэх бизнес хийх гэж байгаа юм бол тодорхой хэмжээний танигдaltaй байх нь аягүй чухал болсон. Энийг бол нуугаад ах юм бол тэгээд тэр утгаараа өөрийгөө сориод үзье, өөрсөлдөе, түүний хажуугаар бас өөрөө хэрвээ чадчихвэл чадж байгаагаа бас хүмүүст харуулад одоо тодорхой хэмжээнд үнэлэгддэг, танигддаг болёо л гэдэг зорилго байсан. Тэгээд энэ зүйлийг бол өгч чадсан. Apprentice show-нд орохоос өмнөх би орсны дараах би бол бас нэлээдгүй өөр байсан. Хоёрдугаар зүгээр өөрөө өөртөө ер нь бол эзэн байж өөрөө өөртөө амжилт гаргах нь бол ерөөсө хамгийн гол юм л гэж боддог л да. Өөрөө өөртөө тэрэндээ сэтгэл ханамжтай байх. Би стартапа хийгээд явж явах тэр үе бол одоо шоунд орж явах үе бол нэлээд хүнд үе байсан. Нэлээд хүнд үе. Юу вэ гэхээр бид нар мөнгөө гаргаал байдаг, шавхаал байдаг, үр зээл тавиал байдаг тий. Би өөрөө хичнээн хэцүү байгаа ч гэсэн аваад явж байгаа багийнхныгаа бол урам зориг нь хугалахгүй, тэр хүмүүсийн цалинг таслахгүй тий. Энэ зүйл бол маш чухал. Тэгээ бүх зүйлээ яг л золиослол одоо хийгээл явж исэн үе. Санхүүгийн хувьд хүнд болцсон. Платформ өөрөө бид нар ч нөө тек суурьтай юм хийжсэн. Тэгээд платформ гарч өгөхгүй, удаал байсан, хугацаа улам хойшлол сунаал байсан. Тооцоолж байсан шиг бас борлуулалтсан хийгдэхгүй ч гэдэг юм. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн ер нь бол нэлээд бас жоохон унах тал руугаа орцсон байсан үе яг үнэндээ бол. Тэгээ apprentice show өөрөө яг шоу эхэлтэл бол бид нар бас аль apply хийж анкетаа бөглөөл анкет нь ихэд л баг
нэг төвлөрөөс суул 2 цаг бүгэлдэг анкет байдгийн шүү. Тэгээд айгүй их юм бичдэг. Ингээд өөрийгөө маш их танилцуулдаг. Тэгээд тэр чинь нэг 14 залуу гараад байгаа болохоос биш нэлээд олон зуун залуучуудаас 1000 орчим залуучуудаас ингээд шалгараад бас 14 гарч ирдэг 5 6 шатны ч бараг ярилцлага явдаг лөө. Тэгээд тэгж жаад ямар ч сан бизнесээ явуулах хажуугаар энэ процесс бараг жил 3 4 сар явлаа та. Ямар ч сан эцсийн мөчт бол 14-т шалгарсан сайхан мэдээг аваад тэгээд шоонд 100 орж исэн. Тэгэд ороод бид нар чинь тусгаарлагдчихдаг. Тэгэхээр тухайд бол утас интернет ч гэдэг юм ямар нэгэн юм юу ч байхгүй ингээд тусгаарлагдаад зөвхөн даалгаварлуугаад төвлөрөөд даалгаврын үеэр бол мэдээж девайс юмнууд авчиж байгаа. Тэгэж юу яаж исэн үе маань бол тухайд би ч нөгөө бизнесээ хүмүүстэй хариуцуулаад үлдээж аж за ийм нөхцөл учир бол ингээрээ тэгвэл ингээрээ гээл 2 3 одоо анхнаас нь хамт явцсан манай мундаг залуучууд байдаг. Тэгээд тэд нартай бүх юм хариуцуулал захиал тий. Уус холбоо ярьж чадахгүй юм чаа. Тэгэл үлдээгээ явж исэн. Тэгээд үндсэндээ бол apprentice show өөрөө миний хувьд therapy гэж ярьдаг тий. Сэтгэл зүйн бараг засал хийгээд төгсөн гэсэн. Яг тэр шоуны 10 хэдэн даалгаврын үеэр бол тэр чигээрээ би бүх одоо өдөр тутмын амьдралаасаа хүндэрээд шоу руугаа анхаарад бүх даалгавар юмнууд дээр анхаарад явжсэн бол эргээгээд өөрөө өөртөө бас нөө тухайн үед сэтгэл санаа ингээд сэтгэл зүйн байдал унажсэн энэ үеийг бол буцаагаад гоё болгож гаргаж ирэх өөртөө улам итгэлтэй болгох тий бүх зүйлүүдийг өгчсэн. Тэгээд бас манай хамт мөр зэрэгцээд орж исэн өрсөлдөгч найз нар маань тэгээд энэ шоу хийж явах үед бол маш том баг ажилдаг. Монголч тийм маш том баг ажилдаг. Энэ гоё өдөр шөнөгүй бид нар дагаад явж байгаа. Энэ залуучуудын хөдөлмөрлөж байгааг хараад урам зориг авах. Тэгээд яг боддоор угаасаа бид нар ч нөгөө chairman-ээсээ бас ингээл зөвлөгөө юмнууд авалдаг. Энэ болгон бол эргээгээд ингээ харахад асар их сэтгэл зүйн хөвч дээр, туршлагын хөвч дээр тэгээд танигдалтын хөвч дээр маш их зүйлүүдийг бол авсан. Сайхан одоо буянтаа гэж ярьдаг те манай монголч тийм шоу. Нэг талаасаа чиний хувьд бас эргэлтийн бас чухал моментум цэг болж чадсан гэж хэлж байна. Хамгийн хэцүү даалгавар юу байсан бэ? Шууд ер нь бол толгоонд нэг их бодохгүйгээр ороод ирчихэж байна. Үйлдвэрийн даалгавар байсан. Мом полимент бид нэр бүр хөдөө очиод үйлдвэр дээр нь очиод ажиллаж байсан. Тэгээд энд бол бүр яг ингээд богоонд ачаага пүүлээл те тэгээд цемент хийж байгаа процесс миний ерөөсөө огт мэдэхгүй юм байсан. Үйлдвэрийн процесс юу тэгэл энэ даалгавар дээр тухайд 7 оролцогч үлдсэн 3 4-өрөө буюу нэг хүний дутуу нэг баг нь бүрдэж ажиллахаар таарч ирсэн. Тэгээ би 3 хүнтэй багт цаанаас оноолсон хуваарлалтаар хуваарлагдаад нөгөө баг бол дөрүлээ нэг хүний илүү ч бас нилээдгүй илүү шүү. Яг үйлдвэрийн таск дээр ялангуяа. Нэгээр илүү бол мянгаар илүү. Тий. Тэрийг бол яг боддоор мэдэрчсэн. Тэгээ би гуруулахнаа дээрээсээ гадна өөрөө багийн ахлагч болцсон яг тэр даалгавар дээр. Тэр бол үнэхээр хэцүү байсан. Тэгээд ер нь бол дид баг болоод даалгавар бүр дээр нийтлэг ингээд 2 хуваагддаг. Баг дотроо 2 хуваагдана гэсэн. Тус тусын таскууд. Тэгтэл манай 3 хүнтэй багч яах вэ? 2 хуваагдах тэгэхээр би ганцаараа тэр нөө ахлагчээр би ганцаараа манай 2 хоёул. Тэгээ огт мэдхгүй юмд би ганцаараа ингээд сүлжээд явах бол тэр зүгээр л өстөнөө ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг тийм. Гэтэ хэдэн юм зөвлөгөө авцсан. Явж байгаа шүү дээ. Тэгэл жинхэнэ explore гэдэг одоо шинээр энийг ингэх юм байна, тэрийг тэх юм байна гэдэг маш богино хугацаанд хурдтай сураад ингээд ойлгоод явах бол ахвалт самбай шаарч ирсэн. Тэгээд үйлдвэрийн орчинд ингээд үйлдвэрийн гутлах хувцас тэгэл тэр юунд бол ядрах тэгэл одоо барагчл шантарчмаар тэгээ хэцүү нөхцөл бол байдал бол байжсэн. Тэгээд яг уу баг онооны зүрхтэйгээр манайх бас ялагдчихсан л та. Тийм. Гисэн хэдэж гисэн. Би бол яг үүндээ барагчл тэр таск тэр за баг би одоо энэ чинь багийн ахлагчтай ялагдал авчлаа. Барагчл хасагдах үс хэмжээний алдаа гаргачлаа гэл. Надаа ер нь бол айгүй хэцүү л байжсэн үе санагддیں۔ Гэтэ маш эргээгээд харахаар айгүй олон гоё зүйлүүдийг бас сурсан. Үйлдвэрийг жинхэнэ утгаар нь ойлгосон. Apprentice show өөрөө олон улсад бас үзэлт өндөртэй
яагаад одоо хүмүүс ингэж их сонирхож үзээд идэг вэ гэдэг нь магадгүй энэ одоо маш сайн стандарт гэдэг юм уу те маш сонирхолтой энэ байдлыг бий болгож чаддгаараа бас чухал байдаг бахаа л гэж бодож байна. Манай намхаа бас дараа нь манай хэвлэл мэдээллийн салбарт гэдэг юм уу бас өөрийн гэсэн юм гоё өнгө айс авчирсан төслийг бас амжилттай эхлүүлсэн. Би тэгтээ энэ терминал төслийг чинь болохоор зөвхөн хэвлэл мэдээллийн одоо юу гэдэг платформ хэвлэл мэдээллийн төсөл гэж харддаг. Илүү тийм нийгмийн шинжтэй юм шиг надад санагдаг. Нийгэмд ингэж тийм асуудал гарч ирж байгаа. Ирэлхийлж байгаа тэр байдлаар нь тэгж дүгнэдэг. Зүгээр нэг нэвтрүүлэг биш гэж харагддаг. Анх яг энэ санааг гаргахад та хэдийн одоо толгойд гэдэг юм уу хамтарч ажиллаж байсан хүмүүсийн хувьд юуг одоо хараалж ирсэн бэ? Тэгээ энэ бол тэр чигээрээ надад бас айгүй гоё apprentice-ийн дараах гоё боломжийг олгож исэн зүйлтэй. Энийг бас ер нь би ярих дуртай. Тэгээ тийм учраас таныг асуусан би баяртай. Apprentice show-ны дараа угаасаа хүмүүс нийтлэг одоо бас мэддэг, гадралдаг гэх юм болсон байх. Оролцогч нарт бол ажлын санал аягүй их ирдэг тийм. Тэгээ миний хувьд бол ингээд эргээгээд хараад үзсэлэр нэг 14, 13% ч юм уу ажлын санал авсан байт юм байна. Тэгээ харилцаа адилгүй янз бүрийн ажлын саналууд байжсэн. Тэгээд зарим нь бол үнэхээр маш өндрөөр үнэлэгдсэн ч гоё саналууд байсан. Тэгээд тухайд би бизнесээ хийгээд явж исэн. Тэгээд ч ер нь бас хараа зорилго маань өөр байсан учраас өөр илүү үнцэн шин зүйлийг бүтээх юм тэмүүлэл байжсэн учраас энэ зүйл дээр хамтраад ажилласан болоо гэж боддгийн. Миний ер нь apprentice show-ны дараах эхний хийсэн зүйл бол terminal гэдэг. Terminal нэгтийг те энэ одоо хөтөлбөр гэх юм уу? Одоо нэг платформ хөтөлбөр л гэж ярих туфтаа байсан. Яг яаж эхэлжсэн талаар ярих юм бол мэдээж тухайн Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал Бат Эрдэнэ захирал надаа нэг кофе ууя гэдэг дуудлагаар л эхэлжсэн л та. Тэгээд бид хоёр анх бол би бас юугаач мэдэхгүй за подкаст захирал дуудаж байгаа ингээл мэдээд цагаа барайл ингээл хүндлээл баярлал очиж байсан. Тэгээд очиход бол ийм ажлын санал анх тавьжсэн гэх юм уу та. Гэтэ энэ бол зүгээргүй нэг ажлын санал байгаагүй. Хамтраад хий гэдэг ийм зүйл байсан. Тэгээд энэ бол бусад нөгөө нэг 13, 14 ярьж ирсэн ажлын саналаас тэсэн өөр одоо илүү гоё сонсогдож байсан юм бол партнерууд байялсан. Тэгэд нэр мэр бол өгөгдөөгүй нэг ийм санаа байна гэд. Ер нь бол гол суур санаа бол тэр чигээрээ подкаст захирлын цэежин дотор байсан. Хүсэж тэмүүлж ирсэн зүйл. Тэгээд тэрийг бол би хөгжүүлээд чимэглээд ингээд бодит болгоод гаргаж ирэхэд л гар бие оролцсон гэдээ ойлгочих болно. Тэгэхээр ийм нэг зүйл байна. Гадны одоо жишээнүүдээс харуул бас ийм жишээнүүд байж болох юм байна. Эдгээр зүйлүүдийг Монгол хөрсөн дээр буулгаад гоё хийя гэдэг юм байсан. Тэгээд надад хамгийн их таалагдчихсан юм яг таны хэлсэнчлэн анх бид нар ингээд одоо энэ санаа чинь нэг ийм суур гэдгээс ахуулаад ингээд хөгжүүлэхдээ л тал бүрийн санаанууд ороод бүр ингээд терминал босч ирсэн байгаа шүү дээ. Тэгэд бол ингээд телевизийн үнцэн одоо уламжлалт телевизийн бид нар ч бол телевиз суурьтай ч гэсэн бусад бүх одоо стриминг сошиал тэгэл FM энтрээр хүртэл гарч л байгаа юм л та гарч л байсан. Тэгэд үзэхлээр телевизийн үнц нь бол тэр чигтээ лайвндаа байна. Уламжлалт медиагийн үнц нь гэх юм уу та. Одоо саксны тоглолт лайв явдаг, тэгжиж гоё байдаг тий. Олимп лайв явдаг. Тэгээд одоо сонгуулийн үр дүн хүртэл лайв явдаг. Breaking news мэдээлэлүүд бүгд лайв явдаг. Тэр нь уламжлалт медиагийн хамгийн том power буюу хүч бол тэр чигээрээ лайв. Тэгэхээр лайв гэдэг үнцэг. Энэ манай терминалч дандаа лайв шүү дээ. Тэр нь бол нэгдүгээр чухал. Хоёрдугаарт яг хөө медиа өөрөө би яг бас нэг анх медиа зах зээл рүү орж ирэхэд энэ борлуулалт суурьаас орж ирсэн учраас маш сайн мэдэж байна л. Борлуулалт гэдэг чинь өөрөө зөвхөн юм зарахын тухай ойлголт биш гэл одоо би энэ хийж байгаа ажил дээр яриад. Энд чинь өөрөө үнцийн хамтын ажиллагаа л да. Яг хамтын ажиллагаа талаас нь хараад үзэхлээр юу гэдэг нэг бизнес эрхэлж байгаа хүн тэр бизнесийн талаар ч юм уу шинэ бүтээгдэхүүлчлэгийн талаар ч юм уу эсвэл ямар нэгэн гарч байгаа цаг үеийн мэдээлэлтэй холбоотой ингээд ярилцлага өгч ямаа ярьчих ч гэдэг юм уу энэ боломж бол айгүй тийм бүдэг баараг тодорхойгүй төвхтэй ийм процесс байдаг. Тэгээ энийг бол
энгийн болгоё гэдэг санаа бол бас их гоё юмсан. Үндсэндээ бол терминал өөрөө медиа тайз урлагийн хувьд ч гэдэг юм уу, ер нь зүгээр уламжлалт тайзыг хараад үзэхээр тайзан дээр дуу дуулдаг, хурал зөвлөгөөн болдог, илтгэл тавигддаг одоо юу гэдэг тийм бүхий л зүйлүүд хийгддэг тийм. Медиа тайз гэхэлэр юу байх юм гэхэлэр тэнцээ лайв ярилцлага явдаг, подкаст явдаг, мэдээ явдаг тий одоо эсвэл бол хэвлэлийн баг хуралч гэсэн явж болдог. Ингээд бүх юмыг бас хийж болдог ийм тайз байх. Ерөөсөө юмд баригдахгүй байх гэдэг зүйл бол бас энэ нэртэй гэж гисэн холбоотой гарч ирж байгаа юм л да. Энэ гол санаанууд бол энэ терминалыг бүтээсэн гэд ойлгож байна. Эхний дугаар хизээ цацагдлаа терминал нэгтэг. 23 он бидтэй. Тийм 23 оны одоо тэрнээс хойш тасралтгүй явж байгаа. Тасралтгүй нэг засраагүй байж байгаа. Өдөр бүр 23 оны 6 сарын 12-нд анхны эфирээ цацчихсан үе бол би тод томрон санаж байна. Шууд лайв яв. Лайв ч ерөөсөө амаргүй. Тэгээ 2 цаг тасралтгүй ярьдаг. Тэгээ 2 цагийн сүүлдээ 4 цаг болсон. Би яг энэ төслөө аваад явж хат надад хөтлөгч бас олддгүй айгүй хэцүү байсан. Тэгээ өөрөө бүх юм хөтлж байсан. 4 цагийн турш хөтлөлт хийгээл лайв. Тэгээ би ч өөрөө яг сэтгүүлч мэрэгжлийн тим одоо юм медиа салбарын одоо бизнесийн ч юм уу юм корпорат туршлагатай л хүн болохоос биш одоо яг юм хөтлөлт хийдэг юм шүү дээ. Сэтгүүлч энэ бол бас маш үн цэнтэй чухал мэрэгжил гэж ойлгодог. Тэгээд яг энэнийг бол номын дуугийн сонсоогүй зүгээр цэвэр туршлагатай авч суралцаад явж байхдаа бол хүмүүстэй ярилцаад ч гэсэн айгүй хэцүү юмуд маш их гарч ирсэн. Корпорат төвшний ингээд уулзалт хийгээл хамтын ажиллагаа яриад явахд бол магадгүй хэнийг ч дагуулахгүйгээр ингээд ярьж чаддаг бол яг ингээд ярилцлага авна гэдэг бол тэсэн онд айгүй хэцүү байсан ч гэдэг юм уу. За одоо гол хэсэгтээ орё гэж бодож байна. Манай намхай Boosters гэдэг community hub. Нэг талаас одоо нийгэм рүү бас нэлээд их анхаарсан. За яг зарим талаар бас залуус руу бас тодорхой харж байгаа ийм төслийг эхлүүлж байгаа юм байна. Тэгээ зарим мэдээллүүдийг ч авлаа. Таалагдлаа. Одоо юу гэдэг Монгол улс бас хөгжлийнхөө дараагийн шатанда энэ бол зөвхөн одоо эдийн засгийн гэдэг юм уу тий үүний гэхээсээ илүүтэй нийгмийн бас хөгжлийн дараагийн шат руу гарах гэдэг их чухал нөлөө үзүүлсэн юм төсөл байгаасаа гэж би бодсон. Яагаад ингэж хэлж ийнэ вэ гэхээр улс орны хөгжлийн хамгийн чухал зүйл бол өөрөө иргэн тий тухайн улсын иргэд боловсралтай иргэд ажиллах хүчин тий одоо зорилготой иргэд гэдэг юм. Энэ зүйлс байсаар ирснийг түүхийн бүхэл одоо хугацаанд бид нар харж байгаа. Монголчууд маань бас одоо хөгжлийн дараагийн түвшин рүүгээ шилжиж, за дараагийн тэр хөгжлийнхаа арга барил руу суралцъя тий. Нийгмээрээ урагшныг алхахъя, хамтдаа алхахъя гэхэд надад энэ нийгмийн хамтын хүчин чармаалт гэдэг юм уу тий. Тэр их чухал юм шиг санагдав. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бол энэ жоохон орхигдсон. Яг хуу нүүдэлчин одоо соёлын онцлог гэдэг юм уу те хувиа бодож даваа шаарлуулна гих мэтчлийн зөв үгнүүд л байдаг. Гэхдээ энэ бол амин хувиа хичээдгээ гэж шууд хэлж байгаа юм биш. Зөв яагаад ч юм нэг юм онцлог зүйл хадгалагдаад байдаг. Хамтаараа бид бас хөдлөختөө жоохон хоригдов байгаа байдаг шүү дээ. Яг барууны гэдэг юм уу өндөр хөгжилтэй улс орнуудын сүүлийн 100-ны гэдэг юм уу 1-200 жилийн нийгмийн тэр одоо өөрчлөлт нийгэмд гарч байгаа тэр хөдөлгөөнүүдийн талаар за яг зарим номноос гэдэг юм уу те уншаад судалж байхад бол энэ хамтын нийтээрээ нийгмээрээ бүлгэрээ гэдэг юм уу ажиллах зорих бие биендээ туслах те дэмжлэг болох энэ хандлага бол хамгийн чухал байсан юм байна гэж би зөвхөн хувьдаа хардаг. Энэ том орон зай бол байгаа тийм яг өнгөрсөн хугацаанд мэдээж одоо мэрэгжлийн холбоод гэдэг юм уу те сайн дурын үүсгэл байгуулахтай одоо клубүүд те за мэдээж барууны маш сайн стандарттай одоо Rotary GCI BNI гэдэг байна. Гэхдээ яг тэр нийгмийн одоо буюу нийгэмд үйлчлэх тэр байдал нь бол мэдээж нөгөө тухайн одоо байгууллага клубүүдийнхээ онцлогоор тодорхой хэмжээнд хязгаарлагдаж ирсэн. Яг өөрсдийн юм үүсгэл санаачлага юм шин зүйлсийг Boosters гэдэг нэрээр эхлүүлж байгаа юм байна л гэж ойлгосон зөв. Ер нь бол та барагч бидний энэ зориод
хараад гэдэг юм уу та энэ суур зүйлүүдийг ер нь бол дуртад хэлж чинь гэж хараад байна л да. Яг үндсэн гол зүйлүүдийг. Гэхдээ мэдээж та асууж байгаа учраас би бас дэлгэрүүлээд ер нь энэ төсөл яагаад эхлэх болов гэдгээс бараг ярьчвал илүү зүгээр юм болов гэж байна. Гэхдээ та бүхэн нэгэнт гоё ингэж ярилцж байгаа юм чинь би танаас энэ нэг зүйл дээр товчхон нэг хариулт санаа бодлыг бас сонсч ил гэж бодож байна л да. Ер нь өнөөдөр бид нар бүгдээрээ л хөгжихийг зорж байгаа хувь хүнч дээр улс их орнч дээр. Чи одоо хөгжихийг зорж тэмүүлдэггүй бодгол байхгүй. Байвал их цөөн тоологдох юм бол. Тэр Монгол залуучуудад өнөөдөр яг хөгжихэд юу дутагдж байгаа бол гэж та боддог вэ? За энэ дээр одоо олон хариулт, олон санаа байгаа хаа. Гэхдээ зөвхөн миний яг хамгийн түрүүнд санаанд орж ирж байгаа зүйл бол ирмэлзэл. Ирмэлзэл маш бага. Боломж бол хангалттай байна. Энийг бол үгүйсгэх бараг боломжгүй шахав. Үгүйсгэлийг бол мэдээж хайж олж чадна. Гэхдээ битээ хийсэй л гэж би боддог. Тэр үгүйсгэлээс чинь давсан маш их боломжууд эргэн тойронд байгаа. Тэр боломжуудыг ашиглах ирмэлзэл харин жоохон байна. Тэгэхээр яг таны хэлж байгаа зүйлдөө тэр ирмэлзэл би ч гэсэн санал нэгтэй. Ирмэлзэл ер нь бол дутагдчихэдэг гэх юм уу та. Дээрээс нь компани болвол ингээд би түрүүн бас нэг яран дээр ярьж байсан. Vision алсын хараа гэдэг нэг баримт төчг дээр тунхал байдлаар ч ингээд ажилчид энэ бизнесийн цаашдын ирээдүг одоо дүрслэх байдлаар ч ингээд vision алсын хараа бол заавал ээж. Зарим тохиолдолд ер нь нин уулгүй хэлэхэд залуучууд vision-ыг тодорхойлоогүй залуучууд бас нэлээд төв байдаг болсон гэж хэлчихвэл жоо үнэ дургу өргөчт юм болов яа гэм бол мэдэхгүй л. Энэ дээр одоо компаниуд зүгээр байх ёстой учраас байлгадаг хандлага хүртэл байгаа шүү дээ. Яг зөв. Үнэхээр vision үг гэхээр зүгээр байх ёстой маа гэд яг зөв. хийчдэг те. Хүмүүс ч гэсэн хувьдаа те. Ер нь чиний мөрөөдөл юу юм гэхлээр нэг юм мөрөөдөл одоо байх ёстой юм чинь гэдэг хэлждэг. Гэхдээ үнэн зөв жинхэнэ утгаар нь гэх юм уу та. Яг ингээд үн цэнтэйгээр нилээдгүй тунгааж бодоод дүн шинжилгээ хийсэн зүйл бага байдаг. Түүнээсээ хамаарч ирмэлцэл өөрөө хангалттай биш байдаг. Тэгэхээр ер нь бол цаагаараа бидний хийгээд байгаа зорилго бол хүсэл тэмүүлэл ирмэлцлийг өдөөх арга барилыг бий болгох, арга замыг илүү ойртуулах, тодорхойгүй ойлгомжгүй зүйлүүдийг илүү тодорхой болгох юм тий. Тэгээ нэгэндээ урам зориг өгж бусдаас суралцах, өөр хоорондоо суралцах ч гэдэг юм. Иймэрхүү зүйлүүдийг өөртөлсөн юм удаа гэж хэлчихд болох. Жилийн өмнө эхэлсэн төсөв. Тухайд миний төрсөн өдөр болох гэжсэн яг төрсөн өдөр болохын хэдэн хоногийн өмнө би бодож байсан яг л нэг apprentice-д орсон. Тэгэл ингээл терминал энтри хийгээд эхлүүлсэн ч байт юм ингээл тодорхой хэмжээнд ингээд амьдраад бас 30 наст өгцөн ийм үе дээр ингээд бодож байсан. За яах вэ? Би бас ингээд тодорхой хэмжээнд энэ карьерийн хувьд энэ ч нөгөө нэг бас баг ахлаад залуучууд удирдаад хүн цалинжуулаад үзсэн болохоор бас ингээд нөхцөл байдлуудыг тодорхой хэмжээнд зургалж дүрсэлж байгаа. Нилээд үед хэдэн уур амьсгалч гэсэн баг болноор ажиллаад үзсэн юм. Эргэн тойрны хүмүүс хүрээлэлээ харахаар ер нь дийлийнхэн дундаас дээш шатны бас нэг юм удирдах төвшөнд ажиллаж байна, бизнесүүд хийж байна, амжилттай явж байна, тий. Эсвэл бас урлаг олон нийтийн салбарын олон нийт танил бас ингээд тодорхой хэмжээнд карьер нь хөгжсөн хүмүүс байж байна гэд ингээд харсан. Миний хүрээлэл бол дайггүй болоод байна. Гэртээ ороод ирээд амьдрахад бол гэр бас ингээд дайггүй цэвэр цэмцгэр байна. Аюулгүй байна гэдэг ч юм уу. Халуун устдаа тогтоо байна. Гэтэл яг ингээд гудамд гараад үзэхлээр энэ амьдрал төдийлөн бидний нийгмийн амьдрал төдийлөн хангалттай байна уу? Сайхан байна уу? Аюулгүй байна уу? Нэг газар ороод үйлчлүүлээд суухад үйлчлэгээ үзүүлж байгаа хүний байж байгаа байдал ч гэсэн ер нь амьдралтай сэтгэл ханамжтай тэр ажилдаа үнц нь хүүхдээ анхаарч гин үү ч гэдэм юм ингээд бүгд л асуултын тэмдэг анхааруулгын тэмдэгтэй л байсан л та. Таксинд ороод суухад хүртэл хэцүүхэн дүр зургууд бол биш хүл тааралтай гудамжаар явж байгаад ер нь бол хүмүүсийн үс цэрэг их
хогоо илзаад гай за хог арай гайг болж шин гэдэг энэ энгийн зүйлүүд орцонд хүртэл ингээд хогоо хайдаг сонио үзэгдлүүд хүртэл өнөөдрийг хүртэл байж шин. Цонхороо олон нийтийн суурин соёлд шилжиж нэлээдгүй хугацаа өнгөрцөн байж цонхороо юм цацдаг нь хүртэл өнөөдөр хүртэл байж. Энэ болгоныг хараад үзэхлээр за проблем асуудлуудыг яриад байвал бишгүй юм байна. Гэхдээ ер нь би энэ нийгмийнхаа хөгжилд юу хийж чадах юм гэдэг асуулт тухайд байжсэн цэежин дотор. Тэгээ юу хийж чадах юм гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад нилээдгүй бодсны дараагаар надад орж ирсэн бодол бол тухайд ярих чадвараа хөгжүүлэе гэдэг ийм кампайн өрнүүлээд тодорхой хэмжээний хүмүүст ярих өөрийгөө илэрхийлэх, тайлагнах, илтгэх энэ чадварыг сэтгэлгээний л өөрчилж байна. Энэ зүйлийг нэг 4-5 хүнд за дээтэл нь одоо 40-50 хүнд нөлөөлчих юм бол энэ бол миний хувьд хийж чадах сайн үр дүн юм байна. Нөлөөллийн шинжтэй ажил юм байна гэж төсөөлж ирсэн л да. Юу вэ гэхээр албан байгууллага юм олон багууд ингээд дамжаад ингээд яваад үзэхэд харахад маш мундаг потенциалтай. Одоо яг ингээд яриад суухлаар айгүй даруухан энгийн мөртлөөсөө яриад үзэхлээр айгүй мундаг зүйлүүдийг бодож сэтгэж чаддаг. Тэгтээ тэрийг илэрхийлдэггүй энэ залуучуудад бас таарчсан. Тэгээ зарим тохиолдолд тэр залуучууд карьерийнхаа яг дэврүүн гоё хүсэл мөрөөдөлтөй байх ёстой. Энэ цаг мөчүүдээ байгууллагын нэг буланд сууж чимээгүй суусраагаад өнгөрөөгөөд өөрийгөө одоо юу гэдэг алдах комфорт зондоо живэх ч гэдэм үү те. Ийм тохиолдлуудыг бас байгаад байгааг анзаарсан учраас тэг ярих өөрийгөө илэрхийлэх энэ ур чадварын өөрийнхөө одоо бусдаас арай жоохон магадгүй илүү эзэмшиж чадсан байгаа бол тэрүүгээрээ үлийн зөвшөөрөгдөж үнэлэгдэж чадж байгаа бол тэрийг л айтаахан байдлаар заагаад сурах чи гэдэг ийм бодлоос л эхэлсэн. Гэтэ энийг цааш нь яаж бас хөгжүүлж болох вэ гэдэг тэр нэг vision гэдээ яриад байгаа шүү дээ. Vision-ы бол манай төсөл бас тухай тавьдсан л байсан гэсэн үг. Энийг community байдлаар явуулъя. Зөвхөн ингээд дуусгүйгээр дараа нь ингээ борлуулалтын ур чадварыг яа те. Тэгээ танхимынх бай, community дундаа ингээд одоо full of activities одоо нөгөө байнга ингэж арга хэмжээ гоё юм үйл ажиллагаа зохион байгуулдаг баймаа гэж тухайд бол зураглаж ирсэн. Гэтэ анхны үйлдэл хамгийн чухал шүү дээ. Тэгээд ярих чадвараа хөгжүүлээ. Сайн ярина гэдэг нь бол төрлөх биш. Олдмол ур чадвар юм аа. Буюу эзэмшиж болдог ур чадвар юм аа гэдэг уриалаа одсон бариад анх сурчлага сошиалор хийжсэн, тэгж эхэлжсэн. Тэгээд нэг сарын хугацаанд 4000 гаруй залуучдын төгсөл сонирхлыг аваад. Тэгээ тэр бол тухайд бол миний бодож исэн бодол бол хийцэн л та. Энэ бол хэрэгцээ шаардлага аягүй их байт юм байна. Тэгээд хүмүүсээ ингээд сонирхож байгаа хүмүүсээ хараад үзэж гисэн маш олон төрлийн нийгмийн олон одоо ангийн хүмүүс байсан тийм гүйцэтгэх захирлууд хүртэл харагдчихсан. Гадаад амьдарч байгаа сурч байгаа залуучууд байсан. Оюутнууд 10 жилийнхэн ингээл ир юм бол бүгд л мэдээж албачлаа. Бүх төрлийн хүмүүс байжсэн. Тэгээд энэ бол аягүй их урам зориг өгөөд өнөөдөр бас ингээд үргэлжлүүлээд идэвхтэйгээр дараагийн шатны үйл ажиллагаануудаа хийгээд зорилгыг өртөлцсөн л сууж юм л да. Тэгээд дараагийн шатны ажиллаа бол илүү бас нэг юм анх бол өөрийнхөө хэмжээнд тэгээд хідэн найз нөхөдийн төслийг дэмжиж байгаа хүмүүсийн хэмжээнд эхлүүлжсэн бол одоо бол бас арай илүү баг төслийн багаач гэсэн өргөсгөөд илүү бас мэрэгжлийн хэмжээнд үргэлжлүүлээд явал маш том орон зай ирээдүйд нийгэмдээ энэ улс их орондоо хэрэгтэй зүйлийн суурь нь яваад байгаа юм бол гэж бодож байна. Бүүстерс төслийн танилцуулгыг харж байхад хэрэгжилж байгаа тэр хэрэглэгдэхүүн гэдэг арга хэрэгслүүд нэг сонирхолтой санагдлаа. Яагаад одоо заавал одоо ном байх хэрэгтэй тий? Ном худалдаж аваад гишүүнчлэлтэй болно ч юм уу тий? Краудфандингийн бас нэг хэлбэр мөн. Тэгээд төсөл нь одоо яагаад эцсийн дүндээ тэр нэг community hub гэдэг нэг тийм зүйлсийг бий болгох гэдэг ч юм уу тий? Яг энэ сонголтууд ч их сонирхолтой санагдаад байна л да. Зөвхөн клуб яага байж болно тий? Эсвэл одоо сайн дурын залуучуудын байгуулах ч юм уу тий? Ер нь бол яг энэ community өөрөө
community-гийн тухайн ойлголтыг яривал маш их зүйл мэдээж ярих баг. Гэхдээ хаач альч газар альч зүйл хөгжлийнхаа шатанд бол багаараа хамтдаа нэг нэгнээсээ суралцаж тэгээд community байдлаар л явж байгаа. Ер нь бол сайн нарийн яриад үзэх юм бол парламент гэдэг чинь өөрөө одоо улс их орныг авч явж байгаа одоо хууль тогтоох дээд байгууллага хараад үзэхэд парламент ч гэсэн нэг community одоо яамдууд ч гэсэн тэгээд тус тусын чиг үүргээ авч явж байгаа community ч гэдэг юм ингээл ярьж бас болох юм болоо гэж бодож байна. Зүгээр карьераа хөгжүүлээ, soft skill зөөлөн ур чадваруудыг бид нар бол илүү онцолж авч хараад байна. Тэгээ энэ чиглэлийн ур чадваруудыг хөгжүүлээ, бусдаасаа суралцъя нэтрэ гэд бодоод үзэхээр энэ бол зайлшгүй community байх ёстойгоос гадна бол тогтмол байх нь одоо идэвхтэй байх нь хамгийн чухал. Тэгээ би нөгөө нэг энэ community таны хэлж байгаа community hub-ыг яриад явахлаар хүмүүс яг юм shared office ч юм уу өнгөрсөн туршлагаар илүү дүрсэлж хараад байдیں۔ Яг үүндээ бол гадны одоо энэ цахиурын хүндэд одоо бидний хамгийн сайн мэддэг энэ бүүм хийгээд байгаа энэ 21-р зууны технологийн тий компаниудын технологийн одоо бизнесүүд багуудын тээцэрлэлт хийж байгаа газар бол яг харахгүй цахиурын хүнд юм уу? Цахиурын хүндэд ч гэсэн олон инкубатор юм төвүүд бизнесийг хөгжүүлдэг, санааг хөгжүүлээд ингээд нэг нэг суралцаад тэгээд тэндээсээ хөрөнгө оруулалт аваад явдаг. Өнөөдрийн том энэ tech giant гэж ярьдаг энэ том технологийн хэдэн тэрбум доллараар тий үнэлэгдэж байгаа энэ компаниудын суур гарал үүсэл бол тэндээс л бас ингээд тавьчихсан. Түүхт бол нэлээд ярьж болох. Тэгэхээр тэрэнд байгаа энэ онцлог юу байна гэхэлэр тэр чинь өөрөө ингээд барагчлал юм тустай юм нэг дотуур байрч юм шиг тэг ингээд тэндээ бараг амьдрч нөгөө амьдралынхаа бүх цаг ямыг зарцуулаад зохицуулаад тэгээд тэр төвд маань өөрсдөө айгүй идэвхтэй үйл ажиллагаатай учраас амжилттай явдаг. Бид нар дээр яг хөө зур байж байгаа дүр зураг түрүүн би нэг дундын офис гэж ярьж байгаа яг хөө орчин нөхцлөө тодорхой хэмжээнд бүрдсэн байдаг ч гэсэн хүмүл хийж хэлэх нь цаашаа одоо нэг жоохон итвэх багтай ийм туршлагууд бол харагдаад байгаа. Тэгэхээр тэрүүгээр бол би огт төсөөлөхгүй байна. Бидний энэ community hub бол хүний өдөр тутмын хэрэглээ байна л да. Одоо хоёлаа ингээд кофе ууж гин, сууж гин. Өдрийн цай уун, өглөөний цай, орой хоол идэнэ. Тэгээ энэ бүх процессуудын өдөр тутам хийгддэг энэ процессуудын хэрэглэх түүнүүдийн гэх юм уу. Хүний амьдралын энэ дадал зуршлуудыг авчирч байгаа хүртэл тэр community hub дээр шигтгэж өгч байгаа юм л да. Үндсэндээ бол өглөөний цайгаа ууж явахдаа туршлагатай бизнесмен, туршлагатай хүний яриаг сонсоод хамтдаа ингээ уулзалт хийгээд эхлэхээс ахуулаад өдрийн ланч идэж явахдаа шинэ хүмүүстэй танилцж ажил зөвлөгөө яриад оройн динер идэхтэй ч гэдэг юм. Эсвэл орой зүгээр нэг юм чөлөөт өөртөө чийл юм орон зайг бүрдүүлэхтэй хүртэл гоё юм activity хийж, networking хийж хоорондоо суралцах байдаг ч юм уу тийм. Тэгээд түүнээс гадна амралтын өдөр одоо энэ бусад чөлөөт цаг заваараа хамрагдах олон төрлийн сургалт үйл ажиллагаанууд, багаараа ажиллах орон зай юмнууд, бие дааж хөгжих ном унших одоо юм гоё номын library хэсэг тийм ном хэл одоо шаардлагатай номууд байж байгаа. Тэгээд бие дааж төвлөрөө суухад шаардлагатай орчин байж байгаа. Тэгээ нөгөө нэг кофе цай бүх юм бэлэн байж байгаа. Хүссэн үедээ орж гараад ингээд чөлөөтэй байж бүх орон зай нь байж байна гэдэг юмнуудыг л бол шигтгэж өгөх гээд зориод байгаа. Тэгэд энэ нь яагаад заавал одоо нөө түрүүн та хэлжсэн номоор ч юм уу нөө craft funding гэдэг зүйлийг бас ашиглаад энийг бүтээх гэдэг юм гэхэлээ ер нь бол тэр чигээрээ та бүдээр түрүүн ярьж байсан хүсэл тэмүүлэл гээл тэ. Хүмүүс өөрсдөө хүсч тэмүүлээд энэ орчныг бий болгоосаа, оролцоотой байгаасаа гэдэг үүднээс бол олон нийтийг энэ чиглэл рүү энэ зүйлийг бүтээхдээ бас гар бие оролцоосоо гэдэг байдлаар craft funding хийж чаа. Жижиг юмхнаар өөрсдөө оролцоосоо. Гэхдээ зүгээргүй эн чинь craft funding бол нарийн ярил олон зүйлийг ярьж болох ч гэсэн зүгээр нэг юм donate буюу юм хандив тусламж үзүүлж байгаа юм биш шүү дээ. Өөртөө хэрэгтэй зүйлийг авах одоо далимда хувь нэмэр оруулах үйл явц хэрэгтэй. Тэр утгаар нь ном нь өөрөө борлуулалтын ном
Тэгээ борлуулалтын гарын авлага гэж яриад. Номны талаар яг хуу дэлгэрэнгүй бас би тавчхан дурд. Гэхдээ ном аваад өөртөө одоо хувь нэмээр оруулаад одоо борлуулалтын ур чадвар тэр сэтгэлгээний өөрчлөлтүүдийг ойлгож аваад бизнест өнөөдөр номер 1 ур чадвар бол борлуулалтын ур чадвар гэж хэлэгдээд байгаа. Тэгэхээр тэр чадварыг тодорхой хэмжээнд эзэмшихийн ялдамд boosters community гишүүнчлэлтэй одоо өөрөөр хэлбэл бустер болно гэж байгаа. Та бустер болоод тэгээ энэ бидний зорж байгаа зүйлд гар бие оролцож байгаа. Ийм процессыг л өөрсдөр нь одоо хийлгээд байна л гэсэн үг. Зүгээр ингээд загсыг ингээд барина гэж биш, загсаа хамт барилцах гэдэг нь гэсэн үг шүү дээ. Тэгээ ямар нэг юм. Тим одоо агуулга явж байгаа гэсэн үг энэний цаана. Номны тухайд бол яагаад заавал ном бэ гэдэг гоё та хэлж ин л. Нэрэл яагаад заавал ном юм те. Бодоод үзэх юм бол түрүүн би нөгөө нэг хэлжсэн. Миний хамгийн анхны бүрэн гүйцэд бүтнээр нь уншсан ном бол Frank Bettger гэдэг хүний бүтлгүй байдлаасаа хэрхэн салж одоо амжилттай бизнесмен болох вэ гэдэг ийм бол одоо гарчигтай ном байсан л да. Тэгээ энэ ном өөрөө тэр чигээрээ Frank Bettger гэдэг өөрөө маш мундаг ийм salesman хүний ном. Тэгээд corporate төвшний бүх одоо sales төсөөллийг бол надад хамгийн анх өгчсэн өнөөдөр миний амьдрал арга байрал одоо энэ магадгүй хөнгөнөр хэлэх юм бол бараг ч ертөнцийг үзэх үзэлтэй. Энд бол маш томор нөлөөлсөн юм, эргэлт авчирсан юм сэтгэлгээний хувьд ном байдаг. Тэгээ тэр утгаараа энийг бас одоо бэлэгдээд гэх юм. Тэгээ дээрэс нь энэ community-д өгж байгаа энэ үн цэнэ бас би надад ийм боломж олдсон юм чинь, надад ийм өөрчлөлт авчирсан юм чинь өөр бас олон хүнд яг ийм өөрчлөлт яваад очиж байгаа юм бол маш үн цэнтэй, маш том өөрчлөлтүүд бас олон хүний хувьд гарч болох юм болов гэдэг зорилгыг өөртлөд өөртөө байгаа өнөөдрийг хүртэл олж авсан бүх борлуулалтын ур чадвар, одоо ноу хау гэх юм уу та. Тэгээд өөрт тохиолж исэн хэцүү болон амжилттай кейсүүд энэ юмудаа шигтгээд дээрээс нь давхар бас энэ чиглэлийн нэг онлайн мэдгэдэгтүүнүүдийг шингээж өгөөд 9 үндсэн бүлэг дотроо одоо тус бүр 4 дэд бүлэгч гэдэг юм ингээд задлаад сайхан системтэйгэр гэсэн үг. Маш энгийн ойлгомжтой хувилбараар хүргэчихье. Энэ бол үнс нь байх юм болов уу гэж. Яг үүндээ миний өнөөдрийн намхаад орчийг бүтээж байгаа нилээдгүй бас чухал ноу хау гэдээ ойлгож байна шүү дээ. Би ноу хаваа нэг талтаа бол айгүй зүгээр л хямдхан ингээд зараад байгаа юм шиг дүр зурагч гэсэн харагдаж болох. Гэхдээ эцсийн дүндээ аль болох олон хүнд хүрчээсэн. Нэг кофений үнээр те. Тэр үн цэнийг бас үнэлээд авсан. Үнгүү тарана гэдэг зүйлийг би бол ерөөсөө бас дэмждэггүй. Сургалтаа ихтэй ч гэсэн албаар тодорхой хэмжээний төлбөртэй байлгаж одоо үн цэнийг шингээж өгөхийг зорддог. Тэр утгаараа л ер нь энэ саяны миний ингээд тал талаас нь сэмгчлээд яриад байгаа санаанууд нийлээд ном болоод ном нь краудфандинг болоод краудфандингаар гарч ирж байгаа энэ одоо мөнгө татан төвлөрүүлэх процесс юм да. Энэ үйл ажиллагаагаар дамжуулаад тэр community hub одоо бүлгэмий тийм энэ орон зайг өөрсдийнх нь одоо хаягдах хаяг өөрсдийнх нь одоо карьер гэр гэх юм уу да тийм хамгийн хүсэмжит карьераа өсгөж хөгжүүлэх гэж байгаа хүмүүсийн хамгийн хүсэмжит тэр орон зайг нь бүрдүүлээд гэтэл ийм л юм бүрдэж яваад. Мэдээж үүнээс цаашаа бол маш их юмнуудыг ярьж болно. Цаашаа хөгжих маш их боломжтой. Маш их боломж байгаа. Эхний ээлжинд бол мэдээж яг төсөл санаачлагчийн өөрийн зүгээс өгч болох зүйлс буюу одоо soft skill рүү илүү их анхаарья л гэсэн Яг санаа юм байна. Тэрнээс цаашаа магадгүй бустер болоод хуваалцах одоо shared economy гэдэг шиг тийм нийгмийн асуудлуудыг shared solution-аар шийдэх суралцах хамгийн гол. Ийм том орон зай бий болох гэдэг нь л гэж ойлгох юм зөв. Яг зөв. Түрүүн би танд бас нөгөө хэлжсэн борлуулалт хийгээд явж хаад маш олон мундаг бизнесмен, мундаг эрхмүүдтэй ингээд уулзах завшаа олдоод маш их зүйлүүдийг уулзалт болгоноос суралцаад явжсэн гэдэг жисэн. Тэгэхээр ерөөсөө л өөрт ойлгосон тэр зүйлүүдээрээ эхлүүлж байгаа гэсэн. Одоо тэр community hub дээр community space гэж би бол яг тийг нэрлэлцэн. Тэгээ community space дээр ингээд бизнесмэнүүд очиод туршлагуудаа манай бүүстрүүдтэй хуваалцаж байна гэдэг хүртэлтэй. Одоо миний бодоод байгаагаар бол энэ болгон бүх процессыг өөрөө суралцж явах хэрэгтэй суралцах боломжтой үйл явцууд гэж харж байгаа. Тэгээд өнөөдөртөө бол би
ярих ур чадвар гээл борлуулалтын ур чадвар гээл ингээд өөрийн суур байгаа боломжууд дээр түшиглээд явж байгаа. Гэхдээ маш олон гоё мундаг хүмүүс маань бас надад саналууд тавьж байна. Цаашд бол маш олон төрлийн soft skill-үүдийн сургалтууд, зүйлүүд, сонголтууд бол ариун болно гэсэн. Хуваалцах, суралцах маш том орон зай ерөнхийдөө бий болгоё л гэсэн гол санаа юм байна гэж хараад. Хугацааны хувьд crowdfunding нь хэдэн сар орчим үргэлжлэхээр байгаа вэ? Яг уу crowdfunding нэг их бас миний зөвөр төсөлж байгаа, миний тооцоолж байгаа бас нэг их удаан үргэлжлэхгүй. Бид нэр яг зөвөр зоригтойгоор дуурайад 2025 оны 2 сарын 20-нд хаагаад нээлттэй хийнэ л гэл номын нээлттэй гэдэг. Одоо бол номыг өөрчилсөн захиалга байдлаар явуулаад тэгээд номоо 20-доо нээгээд ингээд явчихна гэж байгаа. Тэгээ энэ бол бас өөртөө бол би нэлээдгүй бас өндөр хариуцлага үүрүүлэл тавьчлаа л да. Хоног хугацаа өдөр болгоо явж байна. Тэгээд тэгэхээр өнөөдрөөс тооцоод үзэхэд нэг 40-50 хоног барагчлалтэй 50 хоног юм уу да болж ах шиг байна. Нөгөөтэйгүр яг зүгээр юм болгон бас илүү үн цэнтэй цаг хугацаа болон хичээл зүтгэл гаргасан үйлдэл болгоны ард боломжуудыг үүсгэх тийм одоо юм агуулгаар бас crowdfunding дээр давхцуулаад нэг зүйлийг хамтраад хийж байгаа. Ирландын Даблин одоо нийслэлтэй Даблин хотод байрлах YouLearn гэдэг бас түүхт нэлээд сайн мэрэгжлийн англи хэлний юм сургууль байгаа. Энэ сургуульд бас суралцах юм тэтгэлгийг хүртэл уйж өгч байгаа. Crowdfunding процессд оролцож байгаа. Нийт одоо crowdfunding оролцож байгаа хүмүүс бол мэдээж хуучин бустерч бай, шинээрч бай, бүгд бустерүүд олж яах гэсэн үг шүү дээ. Гишүүнчлэлийн эрхээ бол баталгаажуулчих гэсэн. Тэгэхээр бүх бустерүүд дундаа нийт 11 хүнийг тодруулаад ингээд тэтгэлэг Ирландын Даблин хотын тэр сургуульд суралцах юм тэтгэлгийг олгож байгаа. Энэ бол зүгээр нэг бас нэг хэлний бэлтгэл биш байж байгаа. Бүтэн жил бас мэрэгжлийн орчинд нь ажиллаж хөдөлмөрлөөд суралцаад олон төрлийн арга хэмжээнд хамрагдаад суралцах юм бүтэн нэг хичээлийн жилийн юм сургалтын тэтгэлэг. Ийм зүйлийг одоо бас 11 хүнд боломжийг олгож байгаа. Тэгэхээр нэг энэ нь өөрөө бас агуулгын тийм ээ л гэж байгаа. Төрүүлж үйлдэл хийгээд өөртөө хичээл зүтгэл гаргаж байгаа хүн болгонд цаашдаа ийм боломжууд нуугдчих байдгийг шүү гэдгийг одоо бол харуулах ийм бас зорилготойгоор зүйлийг ч гэсэн хийж байна л да. Ер нь яагаад энэ нийгэм рүү хандсан нийт олонлог руу хандсан ийм төсөл хийх ёстой юм. Яагаад тэр нь магадгүй чи байх ёстой юм те. Тэрийг яагаад чи ер нь эхлүүлэх ёстой юм гэдэг. Яагаад энийг асууж ийнэ гэхээр одоо дутсны санаас бол бид шүүмжлэхийг бол маш сайн хийж чадж байгаа те. Асуудалд шүүмжлэлтэй хандж байна. Бас нэг талаас скил мөн те. Гэхдээ бодит ажил хэрэг гэдэг юм уу? Шийдэл солиушн хайх гэдэг юм уу те. Энэ бүх зүйл маань өгөгдсөн. Гэтэл одоо ийм залуу мэрэгчлэлтэн те нийгэм рүү энэ хандах болсон чиний зүгээр шалтгаан юу вэ? Хариуцлагатай асуулт юм байна гэж ойлголоо. Хариуцлагатай хариулах хэрэгтэй. Миний хувьд яг зүгээр нэгдүгürt хувь хүний тэр нэг хүсэл тэмүүлэл байгаад байгаа. Сониучрах ханддаг нөгөө суур хандлагч гэсэн юм явж байгаа. Гуравдугаарт тэр ер нь бол би тэр төрсөн өдрөө болохын өмнө бодоод сууж исэн тэр хүчтэй бодол бол надад ер нь бол тодорхой хэмжээнд боломж угаасаа одоо юу гэдэг нь гадагшаа яваад амьдраад сураад ажиллах боломжууд бол байжсан. Тэгээд тухайд ч гэсэн би Англид суралцаад тэгээд энэ ажлынхаа онцлогоос хамаарат ийш жишээ томилтоор яваад ингээд ажиллаад явж байгаа ч гэсэн ер нь л тэгэл та бидний нуулгүй ярахад ингээд үргэлжил тодорхой хэмжээний нэг хатаархал өөрчлөл улс эх орн маань яагаад юм байж болохгүй гэж гээл те. Тэг яг бид нар давуу талаа ярил зөндөө олон юмнууд ярьж болно бол. Гэхдээ яг нийгмийн орчин үеийн хөгжлөө ярьж байгаа шүү дээ. Тэгээд яриад үзэхэд бол хэцүү нөхцөл байдлууд харагддаг. Заримдаа надад ч гэсэн гатгшаа яваад ажиллаад амьдрал сайхан ч юм шиг бодлууд нилээдгүй л төрж ирсэн. Гэтэ яг үнэндээ бид
бүгд ингэж бодоод байвал энэ улс их орны эзэн нь энийг цааш хөгжүүлэх хүмүүс нь хин. Бид нар зүгээр л төр засгаа ч юм уу өөрсдийгөө удирдуулж байгаа энэ хүмүүсээ хэдий явтал шүүмжилж суух юм. Өөрсдийн оролцоо, өөрсдийн хувь нэмэр юу ээж болох юм гээд бас ярих ёстой зүйл. Яг үндэ бол бид нар өөрсдийгөө удирдах одоо хүмүүсээ бол өөрсдөө л сонгож байгаа шүү дээ. Тэр эрх нь биднэрт нээлттэй. Өөрсдөө энэ нийгэмдээ оролцоотой хувь нэмэртэй туг барьна уу, бамбар барьна уу, нэг бүлгийн нэг нэгж байна уу? Энэ бол цэвэр өөрсдийн сонголтын асуудал. Тэгэхээр сонголт бол биднэрт байна гэдэг нь бол харьцангуй сайхан боломж. Тэгээ тэр бодлууд ингээд тал талын надад төрж исэн зүйлүүдээ л хэлж ийн л та. Энэ зүйлүүдээс ер нь бол бүрдээд гараад ирсэн гэж ойлгож байна. Надад нэгдүгээрт манлайлах, аливаа зүйлийг шийдчихье, болгочихъя гэдэг сайхан хүсэл тэмүүлэл байдаг юм байна. За тэгвэл арга барил нь юу байж болох юм бэ? Яаж байж болох юм бэ? Ер нь бол би ч гэсэн надад тийм сонголт байна шүү дээ. Би ч гэсэн ингээд хүлээгээд, найдаад юм өөрчлөгдөө сайхан болох уу гэдгийг л хараад сууж явах хэрэгтэй юм уу? Эсвэл энэ амьдарч байгаа хүн болоод хүн төрлөختөн гэдэг энэ хувь заяаг олоод авцсан. Тэгээ энэ улстай амьдарч байгаа хүний хувьд улстай ямар үнцийг бүтээгээд явж чадах юм бэ гэдэг ч юм уу. Ийм олон бодлууд явж байгаад ер нь би өөрөө чадъя, зүтгэе. Тэгээ хувь нэмэр оруулъя. Тэгээ энэ өөрчлөлт одоо энэ шинжилэл гэх юм одоо энэ зүйлд гар бие оролцож чадхаасаа гэл ингээл явж байгаа. Тэгэхээр цаагаараа бол миний энэ зориг гаргаад ч юм уу ингээд хүсч тэмүүлж байгаа энэ зүйл ч гэсэн олон залуучуудад нөлөөлөд бас аль болох олон хүмүүс ингээд зүтгэж эхлэх юм бол энэ улс их оронд сайхан дүр зураг ирээдүй байж байгаа болов гэж л бодож байгаа. Ярианы ур чадвар тий ярих ур чадвараа хүнд хоёлоос юм өгчий те. Тэр үднээсээ нээлттэй хүнтэй ярилцах тэр ур чадварыг өөртөө суулгах гэдэг юу хамгийн чухал вэ? Маш товч. Нэг үгээр хэлэх юм бол сэтгэлгээний өөрчлөлт. Энэ бол сэтгэлгээнд л байдаг түгжээ гэх юм уу? Ярихтаа ээрж мураад сандраад ч юм уу өөрийгөө хангалттай түвшинд илэрхийлж чадахгүй бүр ялангуяа тайзан дээр гараад одоо барагч чичрээд ингэ байж байгаа бол энэ бол сэтгэлгээнд л байх асуудал. Товчхон би нэг хэд хэдэн гол зүйлүүдийг хэлье. Би ер нь бол 7 цуврал хичээлээр бүгдийг базаад лекц байдлаар жоохон удиртай байж болох ч гэсэн тэнд бол бүх агуулга шингэсэн байгаа. Гол сэтгэлгээний өөрчлөлт хилээд өгсөн байна. Юмд сэтгэлээсээ одоо та бид хоёр ингээд ярихтаа би ярихаасаа өмнө нэг зүйлийг эндээ хийчих. Би Батманлаа захиралтай ярилцах надад энэ боломж олдож байгаа дээр сэтгэлээсээ одоо өөртөө бараг тангараг өргөд байгаа юм да. Сэтгэлээсээ одоо өөрийн хүч болцоо өөртөө байгаа зүйлээ сайхан шавхаж сэтгэлээ уудлаад бүх юмаа илэн далангуу хутлаа биш үнэн голоосоо ингээд ярьчихсан гэдэг ийм зүйлийг бол тодлоод өгч байгаа юм. Тэгэхээр чин надад бол одоо би дивжин дээр гараад тулах гэж байгаа тулааны спортын тамирчин байлаа гэж бодоход би эцсийн зүйл руугаа л зорчиж. Тэгэхээр ялалт. Тий. Тэгэхээр надад бусад зүйл бол юу ч шалж. Би одоо энэ камерууд харахад надад ямар ч сандрал. Би одоо ярьж байгаа зүйлээсээ ичихгүй гэсэн. Тэг яагаад тэгэхээр би нөгөө эцсийн шууд ямаа тавьчихж штэ. Би энэ боломжийг сайхан ашиглаад ингээд хамаг ямаа уудлаад ярьчих. Тэг тийм юм хардсан хүнд бол нөгөө том зоригтой хүнд нөгөө нэг замын саад дотор юу ч байдгаал гэдэг шиг л байхгүй тийм. Яг л тийм л философи штэ. Нөгөөтэйгүр тайзан дээр гараад чичрээд ингээд сандарч ивэл бодит байдлыг хүлээн зөвшөөрчих хэрэгтэй байхгүй. Би хичээл дээр хэлсэн ба. Яг л тайзан дээр гарахлаараа барагч ангилах гээд идэг ингээд сонин тийм. Юу вэ гэхээр би тайзан дээр гараад фейлдчих магадгүй гэдгээ хүлээн зөвшөөрч. Би буруу зуруу хэлэх ч юм уу ямар нэг юм мартах ч юм уу эсвэл бол намайг ингээд ярьж итл хүмүүс сонихгүй ингээд хоорондоо ингээд бутналтаад байх ч юм уу
айц зэрэгтэл намайг буулидч магадгүй гэдэг ч юм ингээд бүх байж болох worst одоо муу кейсүүдийг муу одоо тохиолдлуудыг төсөөлөд. За яг хоо community space өөрөө суралцах том орон зай байх нь, хуваалцах том орон зай байх нэ. За мэдээж хүнээс үг сонсох, тэ? Сурах зөв, сайхан зүйл. А гэтэл одоо нийгэмд бас нэг юм шүүмжлэлт хандлага байна. Бүгд л одоо нэг юм заах, тэ? Зааварлах. Магадгүй өөрийнхөө үзэл бодлыг бүр тулгах ч юм уу. Ийм хандлага бүр маш өргөн байна. Ялангуяа нийгмийн сүлжээнд, тэ? Бусдын үзэл бодлыг үгүйсгэх. Өөрийнхөө үзэл бодлыг бүр тулгах, дүгийлгэх. Бүгдийг заахыг оролдох. Энэ байдлаас яаж ялгарах ёстой вэ? Чиний энэ санаа. Тэгэхгүй бол чи бас нэг юм заадаг л нөгөө л нэг яншдаг заадаг тийм. Ийм дүр болж харагдах байл гэдэг зүгээр боломжтой. Тантай би санал нэг байна. Ер нь бол хичнээн асуулт ч гэсэн санаа явж байгаа. Санаатай бол би санал нэг байна. Юу вэ гэхээр хүсээгүй байх ч гэсэн ер нь бол одоо сошиал орчинд бол хүсээгүй байх ч гэсэн зөвлөгөөнүүд орж ирээд байдаг. Би зөвлөгөө аммааргүй байна гэдэг ийм байр суурь ч гэсэн ажиглагдсан юм болоо гэж боддог. Ер нь зүгээр том зургаар нь хараад үзэхлээр хэрхэн баяжих тухайн ном өөрөө тухайн номын зохиолч баяжуулж идэх ч гэдэм юм. Баяжих нөхцөл нь тэр байж идэг гэдэгтэй адилхан. Ер нь бол яг зүгээр сошиал дээр нийгмийн орчинд тийм олон даагчтай байх одоо сошиал инфлюенсер гэж яриад байгаа шүү дээ. Байх энэ зүйлүүд бол хувь хүн талдаа бол асар үнэтэй капитал буюу үн цэнэл болчиход байна л да. Тэгэхээр ямар нэгэн байдлаар олонний анхаарлыг татаад энэ капиталыг өөртөө бүрдүүлэхийн төлөх уралдаан өрнөд байна уу гэж би анзаардаг. Тэгэхээр тэрний нэг хэсэг нь бол өөрийнхөө одоо амьдарч байгаа арга барил ч гэдэм үү дүр эсгээд ч гэсэн ингээд сайхан өнцгүүдийг зөвхөн харуулад ингэж хандлтуудыг аваад байгаа тохиолдлууд биш үү харагддаг. Энэ улс их оронд хувь хүний хөгжилд юу чухал ингээд хараад үзэхлээр за манай улсад бол магадгүй ирээдүйн болсон хүчнүүдийн тухайд ялангуяа нарийн шинжлэх ухаан буюу энэ science тэгэл энэ medical одоо хангаагч гэдэг юм уу энэ нарийн мэрэгчлүүд шинжлэх ухаанч суурьтай ирээдүйн болсон хүчнүүдийг бэлтгэх нь бол айгүй чухал. Бид нар өнөөдөр яг үнэндээ ингээл станц, цахилгаан тогны асуудал, газрын тосны асуудал, тэгэл метроны асуудал ч гэдэг юм техник технологитой холбоотой бүхий л зүйлүүдийг ярьж байхын цаана юу байна вэ гэхээр энэ чиглэлийн зүйлүүдээ өөрсдөө хийдэг байх үндсэн түлхүүр нь бол болсон учраас асуудал явж байгаа шүү дээ. Энэ одоо төр засгийн төлөөлөлт дунд ч гэсэн нарийн мэрэгчлийн улсууд оролцохын ач холбогдол өнрөөр тавигдана. Чинь парламент өөрөө 126 гишүүнтэй олчлаа гэдэг чинь бүр илүү олонхын төлөөл болох л уулна эцсийн зорилготой шүү дээ. Гэдэг талаас нь хүмүүсийг зөвхөн ингээл мөнгө олох юм амархан байна, хялбар байна, контент хий, ютубер боолч гэдэг юм ингээл нэг талын ямыг барьж аваад тэрүүгээрээ ингээд сурталчилгаа хийгээд олон нийтийг идэвхжүүлээд байх нь нэг их тийм сайн үр дүнтэй гэж би бол хардаг. Яг үүндээ амжилттай бизнес хийх ч гэдэг юм яг бизнес талаас хараад үзвэл ямар ур чадвар чухал ингээд хараад үзэхлээр нөгөө софт скиллүүд, борлуулалтын ур чадвар ч юм уу ингээд ярих өөрийгөө илэрхийлэх, тайлагнах ч гэдэг юм ингээд яг бодит ур чадварууд эднэр чухал. Тэгэд энэ ур чадваруудыг суулгасны үндсэн дээр цаашаа амжилтанд хүрэх тухай ойлголт ярих ёстой болохоос биш яг өөрөө хийж байгаа контентороо хандлт авж байгаатайгаа ижилхэн юмаа одоо бусдад үлгэрлээд зөвхөн ингээд чи сошиал дээр сайн хандлт аваад байх юм бол чи мөнгөтэй болно, чи баяжна, чи сайхан амьдрна гэд сурталчилга хуулга хийгээд байх нь бол буруу гэж хардаг. Нилээ нарийн мэдрэмжтэй хандах ёстой салбарууд дээр ч гэсэн одоо хуульч байт юм уу, ангаагч байт юм уу энэ зүйлүүд дээр ч гэсэн одоо инфлюенс одоо нөлөө ингээд сошиал орчинд үзүүлж байгаа тохиолдлууд ч гэсэн нэлээдгүй харагддаг. Тэгээд энэ болгон дээр шүмжлээд ярих юм бол аюул их юмнууд ярих байх л та. Гэхдээ
эдгэрийг бол би нэг их тэгж зөвтгөгдөгдгөө. Амжилтанд хүрэх, амжилтаа сайхан байх, хөрөнгөтэй байх ч гэдэм үү. Энэ юмны хэлбэр агуулгыг харж өдөөнгүүтлээ ингэх л ёстой гэдэг бол буруу гэж санаа нь бол. Үндсэндээ яаж тийшээ явах одоо арга барил техникийн зааж өгөх нь илүү чухал юм болов. Тэгээ бид нар бол яг үндэ ийм community, энэ орон зай юм ин бүрдүүлээ, ийм сонголт байна. Тэгээд сурыг хөгжиж хамтдаа ингээ гэвэл come on тий. Наашаа бид нартай нэгдээ, бүүстер болоо, ингээ тэгэл гэж юм. Түүнээс бол ингэлдээ тэгэлдээ гэдэг нэг одоо хүнийг загнаал, шахаал ч юм уу, ингээл ёстой гэж нэгтлийг бариад ч юм ингээ байж байгаа юм. Болол огт байхгүй. Нөгөө та бид хоёр түрүүн ярьж ирсэн хүсэл тэмүүлэл, хүсэл эрмэлзэл чухал шүү дээ, тий. Хүсэл эрмэлзлийг өдөөх, хүсэл эрмэлзэл байвал, хүсэл эрмэлзэл чи өдөөгчвэл энэ зүйл рүү join хийгээд одоо нэгдэж ороод хамтдаа хөгжиж. Хамтдаа хөгжиж гэдэг үрээ шүү. Ийм л оодсон барьж явж байгаа. Түүнээс би чамд заая гэдэг одоо үрээ байхгүй гэсэн. Би чамайг хөгжүүлье гэж. Би чамайг хөгжүүлье те. Ах нь чамайг баян болгоод өгье ч гэдэг юм уу те. Энийг заагаад үгүй амархан штэ. Юу ч байхгүй гэсэн. Хамтдаа хөгжиж. Тэгээ би ч өөрөө энэ ярих ур чадвар ч энэ борлуулалтын ингээд яриад байгаа юмнууд төр энд сэтгэлгээний асуудал байдгаа гэдэг байгаа чинь тэр аахгүй. Сэтгэлгээг нь үгүй. Та өөрөө өөртөө эзэн штэ те. Тийм л агуулга байгаа юм болов. Бүүстер болоод одоо юу гэдэг нэг удаа ингээд гишүүнчлэлтэй болчихоор насан туршдаа гишүүн байх юм уу? Оролцоо нь одоо жишээ нь яаж болох юм? Тэгээ цаашаа энэ төсөл чинь бас юм хөгжих тийм хувилбаруудын талаар юу гэж харж байна? Яг зөв. Сайн сайхан санаачлагтай юм төрийн бус байгууллагууд ч юм уу янз бүрийн үйл ажиллагаа юмнууд байдаг. Тэгээд бодит байдал дээр тодорхой хэмжээний одоо monetize гэж ярьдаг одоо ингээд өөрөөрөө санхүүжаад явахгүй бол бага ч гэсэн хэмжээний энэ төсөл нь ингээд ашигтай байхгүй бол тэр төсөл жоохон хөгжөхөд удаан ч юм уу тэгээд олон настай биш болол явцдаг л та. Тэгэхээр бид нар бол community space өөрөө нөгөө нэг хүний эрхцээ юмнууд ярьсан шүү дээ. Дээрээс нь сургалтууд энэ төр гэдэг. Тэгээд тодорхой хэмжээнд эдгээр зүйлсүүд бол төлбөртэй байж таана. Гэхдээ мэдээж зах зээлээс бол хамаагүй хямдл байх хэрэгтэй л доо. Кофеин ч гэсэн тий. Тэгэхээр энэ зүйлүүд бол цаашид энэ community space-ийг ингээд улам хөгжөөсөө зөвхөн энэ удаа Улаанбаатарын нэг цэг дээр байгаа бол Улаанбаатарын 2-3 цэг дээр болоосоо Эрдэнэт дархангийн хотуудад байдаг болоосоо өмнө говьч гэдэг юм ингээл орон нутгуудад ч гэсэн байдаг болоосоо гэл ингээл ботж байгаа. Тэгээ бүр болдог бол чинь Солонгос ч гэсэн нэг boosters community space байж ивэл Солонгосдод хичнээн монголчууд байгаа лээ тэг ингээл хөгжүүлэл бас бодчихлоо. Тэгээ энэ бүх процесс бол тодорхой хэмжээнд одоо serviced apartment гэдэг шиг үйлчлэгээт ийм community space. Тэгээд дээрэс нь байнгын арга хэмжээт. Учираас өөрөө хөгжих ёстой ийм суур өөрийгөө орлогожуулаад ингээд явах боломж нь бол хангагдчихжээ. Гишүүнчлэлийн тухайд бол одоогор бол байгаа бидний үзүүлж байгаа үйлчлэг гэх юм бол 5 үндсэн гол юм байгаа. Түүний 2 нь бол ингээд ном болон онлайн одоо сургалт байж байна. Тэгээд нийтээрээ хамрагдах боломжтой нь бол энэ онлайн сургалт болон ном байгаа. Тэгээд энэ хоёроос судалгаа авалт хийгээд өөрийгөө хөгжүүлж байгаа хүмүүсийг бол эхний ээлжинд бүүстрүүд болгоно. Цаашдаа бол community space яг ашиглалтанд ороод явхлаар гишүүнчлэлийн тодорхой журмуудыг бол гаргаад тодорхой хэмжээнд одоо төлбөр мөнгөтэй. Гэхдээ төлбөрөндөө буцаагаал одоо кофег аваад сургалтанд хамрагдаад явах зүгээр нэг юм хоосон төлбөр ерөөсөө хийхгүй л гэсэн. Эргээд юм авах юм энэ л одоо үйлчлэгээ авах юм энэ л өгч ийн гэсэн үг шүү дээ. Тэмхүү байдлаар гишүүнчлэлийн эрхийг эсэргэн. Тэгээ нэг гишүүн болцсон нөхцөлд бол тэгээд гишүүний одоо статус хэвээр хадгалагдах ёстой. Гисэн хэдий ч гэсэн бид нар жил болгон бас нөө энэ арга хэмжээнүүдтэй хэрэг идэвхтэй яаж яаж оролцож байгаас нь хамаарал бас нэг хамгийн идэвхтэй хүмүүсээ тодруулаад бас л нөгөө нэг одоо Ирланд явуулж байгаа бол цаашд өөр хаашаа байж болох юм те. Одоо Германы бас ингээд ганц нэг бас байгууллагууд хамтрий гэдэг хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр цаашд бол бид нар ингээд төрөлжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ болгоныг бол боломж олгоод магадгүй одоо хөрөнгө оруулалтын ирэхээр шагнадаг ч юм уу те. Одоо тиймэрхүү нөхцөл боломжуудыг улам л бий болгоод явна гэсэн үг. Тэгэхээр
идэвхтэй байгаа гишүүн болвол эргээгээл тэгээд сайхан ирээдүйд зарлагдах бүх боломжийг эзэн болох ийм л үндсэн логиктой байдлаар бол гишүүнчлэлийн системийг хөгжүүлнэ л гэж бодод байна. Community space маань өөрөө амьд байгаад цаашаа ингээ өөрийгөө авч явахын тулд мэдээж яг энэ зохицуулалтууд тохиргоонууд бол хийгдэх шаардлагатай. Энэ бустер гэдэг бол энэ community space-ийн нэг чухал эдис нь цаашаа амьд байх гол тэр одоо юу гэдэг баталгаа нь өөрөө болж таарах нь зөв. Яг зөв. Ер нь бол тэгж явж ээж энэ төслөөрөө хөгжих хэрэгтэй гэж байна. Үгүй бол нөгөө яг л сайн сайхны зөв урайлгатай тэгээд яг л буйны ажил шиг яваад байвал тэгээд эргээгээд бас хөгжлийн шатн айгүй хэцүү. Тэгэхээр тодорхой хэмжээнд бол монетайз хийж ингэж явах хэрэгтэй гэж боддог. Тэгээд яг зөв ер нь бол хичнээн бустер биш ч гэсэн одоо магадгүй нэг бустер маань одоо гишүүн маань гадны өөр зочныг жишээлбэл ингээд community space дээр авчирал хамтдаа уулзаал гоё юмаа танилцуулж бас болно шүү дээ. Тэгээд тэр ч гэсэн орон зай юмнуудыг мэдээж бүрдүүлж өгнө. Гэхдээ бустерүүдэд бол илүү давмгай хэрэгтэй. Миний одоо бас ингээд багаараа ярилцал гоё төлөвлөж байгаа юмнууд байна л да. Магадгүй ингээд бустерүүдэд зориулсан юм карт одоо гишүүнчлийн карт байгаа. Картаараа чипээ дарж одоо хаалгаараа ордогч байт юм чи membership only гэж байна. Зочноо бол тэгээд дагуулад ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө картаараа кофе мофигаа худалдаж аваад уншуулхлаар хамаагүй одоо хямдхан байдаг ч юм уу. Тэгээд тиймэрхүү гой гой юмнуудыг бүрдүүлэн дэлгэл олон юмнуудыг харж байна. Тэгээд энэ болгоныг бий болгохын тулд бас яа харахгүй олон талын дэмжлэг туслалцаа тэгээд манай гишүүд идэвхтэй одоо юу гэдэг энэ зорилгонд ор нэгдэх нь бол аюул чухал. За бустерүүдэд гэдэг юм уу те? Ирээдүйн бустерүүдэд яг чамд одоо харагдчихсэн тэр боломжууд бас бий болоосай. Тэ? Олон одоо Монгол залуучууд те? Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэр олон боломжийг харж тэр олон боломжоос ашиглаж те? Бусдад тэр олон боломжуудыг бий болгоход гар бие оруулаасай гэж хүсэж байна. Тэгэлгүй яах. Ер нь бол түрүүний энэ бустерүүд гэдээ яриад байгаагийн цаана ер нь тэгэл потенциал гээл бас чадамж потенциалын талаар ч гэсэн ярьлаа. Би өөртөө нилээдгүй бас итгэлтэй боломжгүй зүйл гэж байхгүй гэдэг одоо философи хандлагатай хичээд зүтгэдэг төрлийн юм. Харьцангуй тийм ч гэсэн надад capacity гэж одоо чадамж гэж байна. Би бүгдийг хийж чадахгүй. Бүх зүйл хийх надад боломж болцооч байхгүй. Ер нь зүгээр надад ч биш. Хүн болгонд адилхан байна. Гэхдээ өөрт байгаа чадамж хэрхэн зөв менеж хийж чадах вэ гэдгээс бол маш их зүйл хамаарах байна. Тэгэхээр би бол өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө capacity-ийн чадамжаал зөв хуваарлж тэрийг манлайлал зарцуулж тэ тугийг барих ёстой бол бариад эхлэлийн тавих ёстой бол тавиад үргэлжлүүлэх ёстой бол үргэлжлүүлээд явъя л гэж. Гэтэ эцсийн дүндээ тал бүрийн салбар бүрийн эксперт одоо өөрсдийн ур чадвар онцлогтой энэ залуучууд маань энэ бүлгэм рүү орж ирээд насны харгалзах хязгаар юу ч байхгүй шүү дээ тий. Ажил мэргэжил насны хүүсийн ч юм уу шашин шүтлэг ямар ч онцлог байхгүй шүү дээ. Энэ бүх залуучууд орж ирээд хамтдаа зүтгээсээ. Гол нь миний энэ ихлүүлээд одоо манай нөхдийн таа ч гэсэн одоо энэ бустерүүдийг бас дэмжиж сууж ийн гэж би ойлгож байна. Тэгэхээр бид бүгдийн энэ хийж байгаа ихлүүлсэн зүйлийг бол сайхан галын улам нэмээд асаагаад ингээд бадамлуулаад яваасаа. Тэгэд эндээс олон залуучууд өөрөө өөртөө итгэл аваад өөрөө өөртөө зөөлөн ур чадваруудыг эзэмшиж одоо өөрийгөө хөгжүүлж аваад салбар бүртээ өөрсдөө хүсч сонирхож байгаа мөрөөдөл тэр сайхан зүйлс хүртлээ гэх юм уу те. Өөртөө улам гоё ингээд цэнэглээд аваасаа гэдэг ийм зүйлүүдийг л бодоод байна. За маш их баярлалаа намхаа. Бустерс төслийн баг хамт олон намхад орчтой амжилт хүсье. За ирээдүйн бустерүүдэд бас амжилт хүсье. Би ч нөгөө нэг ингээд сая л ярих чадвараа хөгжүүлээгээд хичээл анх удаа зааж байгаа хүн бас биш.
оюутан байхдаа асуумжийн төвөдд бас очиж математик заадаг байлаа. Нэгдүгээр курстаа бас хүүхдүүд конкурсанд бэлдэж бас сургалтын төв заадаг байлаа. Тэгэхээр нөгөө нэг энэ бүхэн маань суур шалтгаан нь юу юм гээд тухайд бол магадгүй мэддгүй анзаардгүй л явдаг гэсэн үг. Тэгээд одоо ингээд бодоод үзэхээр суур шалтгаан бол ерөөсөө л энэ ирээдүйн зорилго зүйл бол бүрэлдээд явж байсан байна л гэж боддог. Тэгээ энэ бүхэнд сэтгэлээсээ хандхлаар бас зарим ажил төрөл маань сайхан саадгүй сэтгэлчлэн бүтдэг. Тэгээ тэрний нэг нь бол бас энэ яриаг хийх боломж олцсон болов уу гэж чинь. Тэгээд олон зүйлийг уршаад явах танд бас маш их баярлалаа. Нэвтрүүлгийн багийнхандаа бас баярлалаа.